Орон нутгийн иргэд хөдөлмөрийн маргаан болон газрын тухай хууль тогтоомжтой холбоотой мэдээлэлээр хууль зүйн зөвлөгөө тусламж авах хүсэлттэй их байдаг. За харин албаныхны зүгээс хүний эрхийг хангах багц хуулийн төслийн хүрээнд хууль эрх зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэдийн үйлчилгээ авах хүрээг нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Яг хууль эрх зүйн хэлцээр ирж байгаа зөвлөгөө мэдээллүүдийг харахад бол хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлууд байдаг. За эсвэл иргэний хэргийн шүүхэд хандах үр төлбөр барагдуулахтай холбоотой ч гэх юм уу иймэрхүү төрлийн зөвлөгөө мэдээллийг бол нэлээдгүй авдаг. За манай зүгээс бол орон нутагт бол бас хор горой өмгөөлөгчүүд үйл ажиллагаа явуулдаг. За хууль зүйн туслалцааны төвтэй, за сум болгон дээр хууль зүйн мэргэжилтэнтэй, за агентлаг байгууллага болгон дээр ер нь иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх ажилтаа албаа гэж томилогдсон ажилтдаг учраас тухайн салбар дээрээ чиглэл дээрээ иргэд бол хууль зүйн зөвлөгөө мэдээллийг бол бүрэн дүр авах юм боломжоор хангагдсан байна. Төрийн байгууллагад хандах уу, газрын албанд хандах уу гэсэн өргөдөл хүндүүд бол нэлээд явд юм байл л дээ. Тэгээ энэ аймагт чинь газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийгээд тэгээ засаг дарга нар чинь шууд тэр шийдвэр гаргах хэрэгцээ орчин байхгүй байгаа шүү дээ. Аймгийн засаг дарга жишээ нь сумын засаг дарга ч гэдэг юм уу дээд шатныхаа төрийн захиргааны байгууллагууд жишээ нь аймгийн засаг дарга гаргах гэж байгаа захирамжаа засгийн газарт уламжилдаг. Засгийн газар дээр шийдвэр гарчиж эргэж аймаг руу шийдвэр нь очиж тэгээд аймаг орон нутаг засаг дарга тэр зөвшөөрөл шийдвэрийн хүрээнд захирамжаа гаргадаг ч гэдэг юм уу ийм бас харж үзмээр ийм асуудал байгаа шүү дээ. Хууль зүйн туслалцааны тухай хууль чинь улсын өмгөөлөгчдөр хуулийн сайн шинжилэн батлагдахдаа юу байсан? Хууль зүйн туслалцаа үзүүлэх хүрээг нэлээд өргөжүүлж өгсөн. За саяын хүний эрхийг хангах багц хуулийн төслийн хүрээнд бол бас хууль зүйн туслалцааны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулаад мөн хууль зүйн туслалцаа авах эрх хохирогч нарын хүрээг бас нэмэгдүүлж өгч байгаа бас онцлогт. Тэгэхээр яг нөгөө улсын өмгөөлөгч үйлчилгээ авах иргэдийн зорилттой бүлгийн хүрээ нэмэгдэж байна л гэсэн үг юм. Энэ хүрээнд засаг даргын тамийн газруудын хууль эрх зүйн хэлтсийн дарга мэргэжилтэн нарт зориулсан сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. За энэ удаагийн сургалт семинарын хүрээнд Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт олон хууль зүй дотоод хэргийн амнаас боловсруулж байгаа хууль тогтоомжууд, хууль зүйн салбарт баримталж байгаа бодлого чиглэл, үндэсний аюулгүй байдал зэрэг салбарын хэмжээнд нэн чухал асуудлуудыг онцлон мэдээлэл өгсөн байна.